доктор Лүшийн асуултанд хариулъя. За эхнийхэн тэр хөрөнгө оруулалт хэмнэлтэнд орж байгаа нь бол тодтолоор биш шүү гэдгийг би дахиж тодруулж хэлье. Төрийн хэмнэлтийн хуулиар 5 сарын 31-ний дотор гэрээ хийгдээгүй худалдаа хөрөнгө оруулалтууд бол шууд хэмнэлтэнд ордог. Ийм хууль энэ жилээс одоо мөрдөж эхэлж байгаа. Тийм учраас тодтолоор ямар ч хөрөнгө оруулалт хасагдаагүй. Төрийн хэмнэлтийн хуулиар хасагдсан шүү гэдгийг тодруулж хэлье. За таны бусад саналуудтай бол би одоо 100% санал нийлж байна. За ялангуяа одоо хөгжиж байгаа орнуудын хувьд дээрээс нь уул уурхаагаас хамааралтай эдийн засгийн хувьд одоо маш их ийм савлгаа үүсэх өндөр эрсдэлтэй байдаг. Тийм учраас түрүүн бас мөнх соёл гишүүний хэлсэн тэр 208 хууль буюу манай баг бүх салбарууд хоорондоо уралдаад салбарынхаа хуулиуд дээр ийм төсвийн хуваарлтуудыг маш хатуу оруулчихсан байдаг. Бид энэ том савлгааг одоо арилгахын тулд тэр салбарын хууль руу л одоо бид гар төрхөөс аргагүй болж ирж байгаа. За энийг одоо 9 сарын 1-нд бид эрхчлийнхаа төсвийг өргөн барихтаа одоо энэ хуулиудыг одоо бид зөрөгтэй өргөн барина. За энэ бол одоо маш том ийм реформ болох учиртай. За энэ нь салбарын маш их эсрэгцэлтэд болно. За энэ дээр л харин одоо гişүүд энэ дээр бид одоо зориг гаргаж энэ том реформыг одоо санал нэгтэйгээр бүгдээрээ хийнэ гэдэгт одоо итгэж байгаа шүү. Нэмж хариулах уу? За жавхлан сайд гүйцэж хариулъя. За төсвийн доктортой байдлын хууль бол бас босгон дөртөө байх ёстой гэдэгт тантай санал нийлж байна. За Жамблын Ганбаатар гишүүн.